хувийн хвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөлт гаргах, шин буур бүхий, амжилтын эслэг бууруулах, үндэсний болон орон нутгийн зөвлөлтөөр байгаа болов заажсан байгаа. Жижигэр за энэ зөвлөлтийг ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд амжилтын менежментийн мэдлэг ойлголт хандлагыг сайжруулах талаар бид өсвөрийн аргач төлөв гэсэн одоо амжилтын эслэг боловсролоор христийн нэстээр тохиолдож гэж үлдээсэн. Амшиг ослын улмаас нийслэл Улаанбаатар хотын нийгмийн эдийн засгийн хөгжил саарч хүний амнаас эрүүл мэнд эд хөрөнгө бас тохирсоор ирсэн. Тиймээс энэхүү хохирлыг багасгах, иржвөө тохиолдож болцсохгүй аюулыг тооцож, хохирол багтаа даван туулах, амшигын эмзэг байдлыг тодорхойлж, эрсдлийг бууруулах нь хамгийн чухал асуудал болоод байгаа гэдгийг бас бүгд ойлгож байгаа. Улаанбаатар хотод тохиолдож байгаа аюулт үзэгдэл ослын дийлэнхийг байгалийн давталцгүй хүчин зүйлс бус харин сахилгат хариуцлагагүй байдал, хүний буруутай үйл ажиллагаа, хууль дүрм стандартыг бас чанд сахиж мөрдөхгүй байгаагаас үүдэлтэй амшиг осол бас дийлэнх нь эзэлж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын амшигын эрсдлийг бууруулах газраас зохион байгуулсан амшигын эрсдлийг бууруулах дэлхийн 3 дугаар байгууллагаас амшигын эрсдлийг бууруулах чиглэлээр 2015-аас 30 онд хэрэгжүүлэх Сэндан үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг баталсан байдаг. Энэхүү баримт бичгийг хэрэгжүүлэх хүрээнд 93 улс амшигын эрсдлийг бууруулах үндэсний зөвлөл байгуулан ажиллаж байгаа. Манай улсын хувьд 2017 оны 2 дугаар сард улсын хурлаас баталсан гамшигыг хамгаалах тухай хууль, за мөн одоо гамшигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төр хувийн хвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөж гаргах чиглэл бүхий гамшигын эрсдлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөлтөй байхаар тусгасан. Хуулийн хэрэгжлийг хангаж гамшигын эрсдлийг бууруулах чиглэлээр олон улсын чиг хандлагыг өөрийн оронд нэвтрүүлэх зорилгоор гамшигын эрсдлийг бууруулах үндэсний зөвлөл Монгол Улсын ерөнхий сайдаар ахлуулан байгуулагдаж зарим бодлогын зөвлөмжийг гаргасан байгаа. Мөн гамшигаас хамгаалах үйл ажиллагаа, бодлогын баримт бичгүүдийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, тэдгээрийг хөгжлийн бодлого төлөвлөлтөд уялдуулах, санхүү хөрөнгө оруулалтуудыг шийдвэрлэх зэрэг ажлууд орхигдож байгаа учраас төлөвлөсөн хэмжээнд ажлууд явагдахгүй асуудал үүсэж байгаа. Тиймээс Улаанбаатар хотын хэмжээнд гамшигын эрсдлийг бууруулах үйл ажиллагааны салбар хоорондын хамтын ажиллагаа, нийслэлийн нутгийн захиргааны болон аж ахуй нэгж байгууллагын түншлэлийг сайжруулах, иргэд олон нийтийн оролцоог улам нэмэгдүүлэх, замаар гамшигын эрсдлийг бууруулах үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтанд оруулах ажлыг бодлогоор хангах, гамшигын эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлж, өндөр түвшинд ажиллуулах зорилгоор өнөөдрийн болсон энэ зөвлөлийн хурлыг зохион байгуулж байгаа.